За энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Тэгээд энэ 68 саналын томьёолт байна. Их хурлын дээр бас анхаарад энэ 68 саналын томьёолт дээр гишүүд идэвхтэй оролцохгүй бол ганц нэг санал унвал энэ өөрөө хуулийн бас юу алдагдах одоо эрсдэлтэй байгаа. За өмнөх парламентаар бас чин бүрэн гишүүн бит хоёр энэ хуулийн төслийг өргөн барьсан. За цаг хугацааны хувьд бол бас батлуулж амжаагүй. Тэгээд дахиад орж ирж байгаад бас баяртай байна. Ер нь энэ хууль батлагдсанаар бас олон хүний амь аврах энэ эрсдэл бол буурах юм аа. Одоо сайжрах юм аа. Тэгэхээр Монгол улсад бол амьд донороос эргэтэн эдэс шилжүүлэх суулгах ажлыг бол амжилттай хэрэгжүүлээд бас багагүй хугацаа өнгөрж байгаа. Гэхдээ сүүлийн жилүүдэд бол энэ дэлхийн улс орнууд аль болохоор амьгүй донороос эргэтэн эдэс шилжүүлэн суулгахад бол анхаарлаа хандуулж байгаа. Тэгэхээр манайд бол өмнө нь энэ амьгүй донороос эргэтэн эдэс шилжүүлэн суулгах ажил хууль эрх зүйн зохицуул тодорхой бус явж ирснээс олон бэрхшээл тулгарч ирсэн. За энэ зовлон биеэр амссан манай төрийн сойрхолд гавьяатамж Бачлуун доктороос ажлын хэсэгт ороод ингээд ажиллаж байгаад бол их баяртай байна. За мөн туршлагатай доктор манай оюун дэлгэр эмч бас байна. За би нэг зүйлийг асуух гэсэн юм. 4-1-18 дээр энэ хүн эд гэж нярайн хүү таслагдсны дараа ихстэй залгаа хэсгээс тайран авсан хүн судсыг одоо хэлнэ гэд. Тэгээ энэ 4-1-18 дээр зөвхөн нэр томьёоны юу байхаас энэ асуудлыг одоо хэрхэн шийдэхээр оруулж ирсэн бэ? Би бас хуулиас хайгаад олсонгүй. Одоо бүгд найрамдах хятад ард улс бол сүүлийн жилүүдэд яг энэ аргаар маш олон одоо өвчнийг эмчлээд явж байгаа. Жишээлхэд чихрийн шижинг бол одоо яг бүрэн эмчилж гэн үүдэлсээр. За сүүлийн үед бас энэ аутизмтай хүүхдүүдийг бас энэ чиглэлээр эмнээд явж байгаа. Тэгэхээр энэ яаж одоо энэ асуудлыг хэрхэн одоо энэ хуулинд оруулж өгсөн бэ гэдгийг асуух гэсэн. Ер нь бид энэ хамгийн үр дүнтэй аргуудын нэг гэж одоо өөрсдөө бол бас хятад үзэж байгаа юм билээ. Энэ дээр бүр банк байгуулчихсан ингээд ажиллаж байгаа. За хоёрдугаарт энэ хэрэгч хугацаа нь хизээ юм бэ? Би бас хайгаад олсонгүй. Хэрэгч хугацаа жоохон 50 байхгүй бол маш олон журам хилцэх юм байна штэ, бичих юм байна штэ. Ялангуяа одоо энэ бүртгэл мэдээлэл нь ямар байх юм? Үүдэлсийг одоо эмчилгээнд ашиглахдаа хадгалах, тээвэрлэх нь ямар байх юм? За амьд болон амьгүй донороос эргэтэн эдэс одоо авахтаа энэ тээвэрлэх, шилжүүлэн суулгахыг хэрхэн хянах юм гэд ингээд маш олон журам хилцэх юм байна л да. Тэгэхээр энэ журмууд бол энэ хуулийнхаа агуулгатай яв цав тохирж явах ёстой. За дээрэс нь түрүүн бас нэг гишүүд хэлж байна. Энэ хууль батлагдахаар ард иргэдэд бас энэ мэдээллийг одоо нэлээд сайн зөв ойлгуулах талаар ажиллах ёстой. Олон нийт хэвлэл мэдээлэл, за энэ төрийн бас байгууллагууд гэд ингээд олон талаас энэ дээр одоо хамтарч ажиллах шаардлагатай байгаамаа. Тэгээд энэ талаар хариултууд авъя. За ажлын хэсгийг ахлагч Баяр Магнаа Баярбаатар гишүүн хариулъя. Дараад нь ажлын хэсэг үлдэж байгаа. За би эхлээд хариулж. За манай хууль одоо би даасан анхдагч хуулийн хувьд бол нэлээд дэвшилтэд бодлогуудыг оруулж ирсэн. Та бас өмнөх парламентын дээр одоо энэ хуулийн төслийг чин бүрэн гишүүнтэй хамт өргөн барьж ирсний хувьд бол бас агуулга ач холбогдлын хувьд бол бас өндөр ач холбогдол өгж байна гэж харагдж байгаа. За хүн эдээс нэрэн хүн таслагдсны дараа ихстэй залгаа хэсгээс тайран авсан хүн судсын багцыг гээ. За манай хуулийн дээр нэг биобанк гэдэг нэг шинэ нэр томьёо орж ирж байгаа. За өнөөдөр ингээд одоо манай урд хөршөөл энэ талаар бүр батлаад хэрэгжүүлээд явж байгаа. Өнөөдөр хүн эсээсээ одоо нөгөө эсийг хадгалдаг юм нөхцөл рүү ороод дараа нь тэр эсээрээ буцаагаад эмчилгээндээ ашигладаг ийм нөхцөлөдлөг олж байгаа учраас манай хуулийн бол дэвшилтэд тал нь бол энэ явж байгаа гэдгийг хэлээд манай мэдгэн амжаас энэ дээр нэмээд хариулаарай. За дараагийн асуудал нь юу гэхээр энэ соён гэрүүлэх асуудал өөрөө чухал байна. Бид энэ төрийн бас байгууллагуудтай бас олон хэлцүүлгүүдийг энэ хуулийн ажлын хэсгийн түвшиндээ ажиллаад явсан. Ер нь хамтарч ажиллах зайлшгүй шаардлагууд байгаа. Ялангуяа манай хуулийн гол концепц өөрөө энэ амьгүй донорыг илрүүлэх, амьд донороо хамгаалах гэсэн. Тэгэхээр нөгөө амьгүй донорыг илрүүлэхийн тулд тухайн амьгүй донороор бүртгүүлэх одоо өнөөдөр амьд цэрэн байгаадаа донорт бүртгүүлэх гэрүүлийн гишүүд нь одоо сүлээн шүүрэх гэсэн ийм зүйлүүдийг бол одоо бас нэлээд соён гэрүүлэх түвшиндээ явахгүй бол манай хууль маань бас ам орох боломж олцсон өөрөө хомигдоо явчихна. За анх хуулийн төсөл орж ирэхэд 14 журам батлагдахаар орж ирснийг 7 болгож бууруулж бусад 7 журмыг нь бол хуулиндаа тусгаж өгөөд
процессыг оруулаад ингээд явсан. За хууль бол ердийн хууль батлагдаад ингээд мөрдөгдөх хугацаагаараа мөрдөгдөн. Агентлаг байсныг нь үндэсний төв болгож өөрчилсөн. Хэрвээ агентлаг байсан бол манай хуулийн хэрэгжилт маань эх орны 1 сарын 1 лөө татагдах гадаас учраас бас эрүүл мэндийн төрийн захиргааны байгууллагуудаа би зөвлөлдөж жоод мэрэгжлийн үндэсний төв болгож өөрчилж хуулийн төсөлтөд оруулж ирсэн байгаа. За мэдээ авч үүдлэстэй холбоотой асуултанд та бас нэмээд хариулж. За ажлын хэсгийн 4-р микрофон. За сайн байцгаана. Үүдлээ шилжүүлэн суулгах багийн гишүүн Ядагсран. За цусны үүдлээсийг бол бид бүхэн цусны өвчний үед эмчилгээний үед хэрэглэх зорилгоор энэ хуулиндаа тусгасан байгаа. Хүн цуснаас хүн мезенхимийн эсийг мөн түүнээс гадна хүн эдээс бас ялгуурлаад өсгөрлөөд мезенхимийн үүдлээсийг эмчилгээнд ашиглах зорилгоор бас мезенхимийн эсийн эмчилгээг оруулсан байгаа. Биобанкнд бол ихэвчлэн цусны үүдлээсийг мөн түүнээс гадна мезенхимийн эсийг аль алийг хадгалж болох учраас биобанк гэдэг ухагтхуйныг оруулсан. Одоогийн байдлаар бол мэрэгчлүүд нь бол бэлэн байгууллагаар төлөвлөгдөж байгаа. Цусны үүдлээсийг болон мезенхимийн үүдлээсийг боловсруулах, өсвөрлөх аргачлалыг батсан журам бол гарсан байгаа. 2000. За асуултаа дуусгач. 4-р микрофон. 2019 оны журмууд бол батлагдсан байгаа. За баярлалаа. За хэрэгж хугацаа асуусан гинэ хариулчих. 4-р микрофон. За ажлын хэсгийн ахлагч хариулъя. Баярбаатар гишүүн. Тэгээ хууль түрүүн би хариултанд хэлсэн батлагдаад нөгөө хэрэгч ердийн хугацаа байгаа шүү дээ. Одоо нөгөө хоргийн хугацаа, нөгөө төрийн мэдээлэл сэтгүүл хэвлэгдэх гэдэг энэ хугацаануудаа хамаарал тэгэл хэрэгжилт нь хэрэгжээд явна. Энэ бол яаралтай хэрэгжих ёстой хууль. Өнөөдөр би түрүүн бас хэлсэн 1044 хүн хүлээлгийн жагсаалтанд одоо ингээд амь тэмцээд хүлээж байгаа гэдгийг одоо бас хэлэх нь зүг байна.